За эрхэм үзэгчдээ Өвөр Хангай аймгийн Богд сумын Гүн усны 4-р зохион байгуулагдаж байгаа Дам тайж ургийн Дам тайж болон Дулам нарын ургийн баярын хурдан соёол насны морьдын уралдаанд бүртгэгдсэн хурд урдуулгууд гарааны 6-аар хөдөлсөн. За өнөөдрийн баяр наадмын хурдан соёол насны морьдын уралдаанд нийтдээ 40 үрээ соёол насны морьдын уралдаанд бүртгэгдсэн гарлаа. За газараас нутгаас олон сайхан хурд хурдан хөлгүүдс өнөөдрийн баяр наадмын хурдан морьдын уралдааныг бас зорж иж орлож байгааг бас та бүхэндээ хэлье. За өнөөдрийн баяр наадамд бас газрын олон сайхан цоол хурд хөлгүүдс иж орлож байна. За Өвөр Хангай аймгийн говийн сумдуудаас гадна Баян хонгор, Өмнө Говь аймгийн бас Эрдэм дөгс уяачид хурц хурдан хөлгүүд бас ирж уралдаж байна. За манай үзэж байгаа хүмүүсээ сайхан шеэрлээд хурдан соёол насны морьдын уралдааныг сайхан хамтдаа сайхан үзээрэй. За Дам тайж Дулам нарын ургийн баяр наадам бол бас 3 өдрийн турш бас өргөн дэлгэр зохион байгуулагдлаа. За эхний өдөр бас нээлттэй дарах хэмжээ аман бас хамтдаа хүндэтгэл үзүүлэх гэдэг бас хүндэтгэлийн арга хэмжээнүүд явагдсан. За оройн шоуны арга хэмжээ бас явагдлаа. Бас олон сайхан дууч бас Монгол улсын хурлын гишүүд манад бас нөхөө баяр наадам бас хүндэтгэлтэйгээр хөлцөөрж оролцлоо. За үүнээс гадна бас өчигдөр ихэд олон төрлийн тэмцээн оролдоонууд бас зохион байгуулагдсан. Спортын болон за өв соёлтой холбоотой олон тэмцээн оролдоонууд зохион байгуулагдсан. За өнөөдөр ингээд ургийн баярт зориулсан бэсрэг баяр наадам ихэлсэн. За тэр хурдан шүдэл насны морьдын уралдаан ажилтаа явагдаж өндөрлсөн бол за одоо ингээд соёол насны морьдын уралдаанд бүртгэгдсэн 40 үрээ уралдааны замд гарсан. За мөн улс аймгийн цолтой хүчит төхийн барилдаа өнөөдөр зохион байгуулагдана. Өсвөрийн барилдаан зохион байгуулагдана. За үндэсний өхийн барилдаа бас оролцохоор барилдахаар бас нутгийн хүчтнүүд бас энэ сайхан баяр наадмыг зориулж ирж байгаа харагдана лээ. За баяр наадмын соёол насны морьдын уралдаа явагдаж барайнд орсон дараагаар бэсрэг баяр наадмын аль биесний нээлттэй арга хэмжээ болно.